Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Нимосрыг урьжаанд гэдэг. Би 1980 онд төрсөн. 3 хүүхдийг хийж, дархан бэр. Тэрүүгээрээ айгүй өөрийгөө цоллох дуртай. За би 10 жилээ Баянгол дүүргийн тэрхүүний 73 дугаар сургуулийг бол сурч төгсгсөн. За 2013 онд Монгол Улсын их сургуулийн физик электроник сургуулийг физикч мэргэжлэр төгсөөд 2016 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бизнес удирдлага түүн дотор хүний нөөцийн менежментээр бол магистрийн зэрэг хамгаалсан. Анх ажлын гараагаа AbleSoft гэдэг програм хангамжийн байгууллагаас үл эхэлсэн. За тухайн байгууллагатаа сургалтын менежерээр анх ороод төслийн менежер болтлоо төвчээ 4 жил орчим бол програмын хөгжүүлэлтийн төсөл хариуцаад баг удирдлагад ажилладаг байсан. За 2022 оноос эхлээд бол хүний нөөцийн чиглэлээр ажиллая гээд Ubix Solution-ы дуулуурхан компаниас ах хүний нөөцийн менежерийн ажлын гарааг үл эхэлж байсан. За түүнээс хойш Customer King Consulting гэх компани дээр байгууллагын соёл хүний нөөцийн коучээр суралцаад одоо тухайн байгууллагатаа цагийн багшаа хийдэг. За түүнээс хойш банк бус, за төрийн бус байгууллага зэрэг байгууллагуудаар бол хүний нөөцийн менежерийн бүхий л функцийг хариуцсан бол ажиллаж байсан юм туршлагатай. За одоо бол яг ээжийнхээ ажилд орчихсон 2 хүүхдээ сургуультанд зөөгөөд хичээлд нь анхаарал явж байгаа юм ээж байна. Ер нь ирээдүйн зорилго бол дижитал намаатыг болох, за төсөл болон хүний нөөцийн чиглэлээр мэргэшиж ажиллах сонирхолтой. Тэр ч дундаа Момодыг сонгоод ингээд шалгалт өгч байгаа. За тухайн байгууллага бол бараг 2 жил гарны өмнөөс бараг 3 жилийн өмнөөс мэднэ. За маш олон ээжүүдэд ингээд зайнаас ажиллах, орлоготой болох, мэдлэгийг өргөжүүлэх боломжийг олгодог маш сайхан байгууллага гэж бол боддог. Тэгээд одоо яг ингээд гэртээ байх хугацаанд өөрийгөө хөгжүүлье. За Момод дээр орыг сайгүй одоо олон удаа бодож байсан яг энэ хүү зорилгоо ингээд одооноос бол хэрэгжүүлээгээд өнөөдрийн шалгалтыг үл өгч байгаа. Ирээдүйд ер нь дижитал намаатыг болох. За тэгээд төсөл болон хүний нөөцийн чиглэлээр аль болох өөрийгөө мэргэжлийн түвшинд хөгжүүлэх юм зорилготойгоор зорж байгаа нэгэн эмэгтэй байна. Та бүхэнтэйгээ хамтран ажиллах таатай байх болно. Баярлалаа.